Сайн байцгаана үзэгчдээ. Олоо телевиз орчлон Health Club-тай хамтран бэлтгэн хүргэдэг эрүүл амьдралын эгэл орчлон нэвтрүүлгийн маань ээж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид өмнөх дугааруудаа та бүхэндээ орчлон Health Club-ийн фитнес клуб болон усан бассейн дээрээс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсэн. Харин энэ удаа бид орчлон Health Club-ийн спорт залнаас эхлэх болно. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ хөлөө авч үзнэ үү. Орчлон спорт клуб. За сайн байна уу гшаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Олоо телевизээс явж байна. Тэгэхээр орчлон Health Club-тай бид бүхэн хамтран эрүүл амьдралын эгэл орчлон хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань орчлон спорт клуб дээрээс спорт заалан дээрээс явах болж байна. Тэгэхээр таны хувьд ойлоо ихтэй танилцсан хэн билээ? За сайн байцгаана уу? Би орчлон цогцлборын багш Урангой байна. За Урангой багш маань ямар төрлөөр багш? За би болохоор ерөнхийдөө миний төгссөн мэргэжил дангууд би тамирын багш дасч уурч мэргэжлээ төгссөн. Тэгээ гүндөрүүлж өөрөө сасан бөмбөгийн усан шүүгч гэдэг. Ер нь сасан бөмбөгийн спортоор идэв төхөө хичээлдэг. Усан шүүгч. Усан шүүгчтэй. Тэгэхээр би бас түрүүнээс хойш харж байгаа сасан бөмбөгийн талаар нэлээд техниктэй, мэдлэгтэй юм шиг харагдаж байсан. Ер нь одоо энд орчлон клубтай хамтраад хэдэн жил болж байна. Тэр хугацаанд хичнээн хэмжээний шав төрүүлэн гаргаваа. Орсон сургуультай хамтраад 2007 оноос эхэлж ажиллаж байгаа. Одоо бараг юу юм бэ? 7-8 жил ажиллаж байгаа гэсэн үг юм байна. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд бол маш олон шав төрүүлэн гаргасан. Тэгээд спортын дэд мастер 1, спортын 1-ээс 3 дугаар зэрэгтээ 18-аас 20 тамирчин төрүүлэн гаргасан. Тэгээд бусд нь бол манай хүмүүс ихэвчлэн бас нөгөө спортороос дагнадаг. Тийм учраас ерөнхийдөө бол маш олон жилийн шгшээ багийг гаргаж болох улс дүүргийн автод орж ирсэн. Тэгэхээр орчлон клубтэй хамтраад 7-8 жил болж байгаа. Энэ хугацаанд ер нь орчлон сургуулийн шгшээ баг төрөн гарч явуу. За эсвэл эндээс одоо онцгойрон цойсон авиаслыг тамирчдыг ямар нэгэн олон улсын хэмжээнд оролцуулж ямар нэгэн шагнал хийж явуу. Ер нь бол тамирч бол байлгүй яг уу. Багийн спортчоос багаараа бас тийм амжилт гарах нь бас ховор байдیں۔ Ер нь бол тамирчид ганцаараа амжилт гаргаад явах нь олон байгаа л да. Тэгээд миний төгссөн тамирчдаас гэх юм бол шгшээ бол 2 удаагийн баг гарч ирсэн. Одоо энэ жилийн баг нь одоо зарим нь ард маань их хийгээд байгаа нь. За тэгээд Японд сурдаг тамирчин маань мөн Хятад Америкт сурдаг 3 тамирчин маань одоо сурж байгаа сургуулийн коллежид шгшээ багийн тамирчнаар орж чадж байгаа. Нэг нь холбогчийн үргээр, хоёр нь төвийн долгочоор орсон байгаа. За одоо миний хамгийн сүүлд бичиж байгаа шавнар гэх юм бол энэ Содном самбуу гэдэг тэр өндөр шав маань энэ шав маань сая олон улсын тэмцээнд яваад Орос руу яваад 2 дугаар ангид ороод мөнгөн медаль эзэн болоод ирсэн байгаа. Тэгээ энэ шавьгаа орчлон клубд байхад 4 жилийн өмнөөс авч хичээлүүлээд одоо бас өдөө зэрэгтэй ингээд тамирчин болгоцсон бэлдээд ажиллаж байна да. Тий. Ер нь 2013 онд сагсан бөмбөгийн хөгжил маш хурдцтай өсөж байна. За саяхан сагсан бөмбөгийн холбоо маань хуралдаа маш олон зүйлийг шинээр өөрчиллөө. За тэгээд манай залуучууд маань бас Азийн тэмцээнд оролцоод чамгүй амжилтыг үзүүлсэн байгаа Аз хоёр ахлагчтай тамирчид маань тийм ээ. Тэгэхээр бас таны хувьд усын шүүгчээр ажиллах хүний хувьд бас Монгол улсын сагсан бөмбөгт хувь нэмрээ оруулан энэхүү яг түүхэн тавцанд бас цуг ажиллаж хөлний илүүд авч байгаагийн хувьд ер нь юу хий гэж боддгоо Монгол улсын сагсан бөмбөгийн хөгжил ер нь ямар хөө хэмжээнд явж байна таны хувьд? Миний хувьд бол одоо 4-5 жилийн өмнөөс манай монголч нэг олон улсын Пакс өнгийн асуулж байгаа. Тэр асуулж авснаас хойш манай ер нь бол тамирчдын уур чадвар хамаагүй хөгжиж эхэлсэн л дээ. Тэгээ хамгийн гол нь олон улсад олон удаа тэмцээнд ороод тэр тамирчдын уур чадвар өөрчлөгдөөд өөрийгөө ингээд жишгийг үзээд одоо тэгээ тэр чинь бол сүүлийн жилүүдэд гарсан 2 удаагийн мөнгө медаль авлаа шүү дээ. Манай Сэдэ багш бас эсний наадамд яваад хүрэлцээд авсан шүү дээ, тий. Тэгээ сая хамгийн сүүлд Азийн наадмаас хүрэл авсан. Тэгэхээр энэ бас юутай холбоотой гэхээр багцлжуулчийн уур чадвартай холбоотойгоос гадна шүүгчийн уур чадвартай холбоотой гэдэг. Шүүгч хичнээн ажиллан төдий чинээр тамирчин түүнд одоо зогцож өөрийнхөө одоо техник юу гэдэг бүх юм ингээд тааруулж ажилладаг байхгүй. Тэгэхээр бас шүүгч бас аягүй чухал үүрэгтэй гэдэг. Тэгээ бид нар 11 онд Нанжи явсан да Зүү Азийн наадмаар манай 10 шүүгч нарын бүрэлдэхүүнтэй яваад ирээд бас бид нар чинь тэндээс туршлага судлаад сая бас олон улсын тэмцээн намар 8 сард авлаа штэ манайх. Тэндээс маш их зүйл судлаад ер нь тамирчдын уур чадвар хамаагүй өөрчлөгдөж байна да. Тэгэхээр за Монгол улсын шүүгч нэгэн чадaltaй хүн маань бас орчлон клуб дээр ажиллаж байна. Ер нь яагаад орчлон Health Club-ыг сонгох болов? За ер нь бол манай орчлон Health Club хамгийн гол нь маш найрсаг хамт олон нэгнийхээ ажлыг дэмжиж ажилладаг. Тэгээд бусдын төлөө сэтгэлтэй хүмүүс байдаг учраас над тэр нэг таалагддаг. Тэгээд манай багш шишээ орох саналыг тавьсан байхгүй юу. Тэгээд бас ирээдүгөө бас сайн тамирч төрүүлэн гаргая. Тэгээд боломж бас өндөртэй бааз технологи нь орчин тоглог техник хэрэглээсэнд ахуулаад ингээд тоглог орчинтай учраас ер нь бол би орчин сургуулийн төлбөрөө сонгосон л доо. Тэгэлгүй яг мэдээж спорт тэр дундаа сагсан бөмбөг гэдэг бол хүний бие махбодыг бүгднийг дайчилж чаддаг. Тэгэхээр бас таныг шүүгч болон дасгалжуулагч хийж байгаад олон хүн баяртай байгаа. Яагаад гэвэл танаас маш олон мундаг шавнар гарч байгаа. Одоо энэ тоглож байгаа шавнар хүртэл маш авьяаслаг тамирчид байна. Тэгэхээр
Та зөв мэрэгжил сонгосон гэж бодож байна. Зөв баярлалаа. Харин тий. Орчлон спорт клуб. За сагсан бөмбөг маань ерөнхийдөө 3 техникээс бүрдэн залуус шидэлт дамжуулах гэсэн техник. За шидэлт болохоор тоглолтод хамгийн чухал үүрэгтэй учраас ерөнхийдөө шидэлтийн техникийг заа гэж үзлээ. За темпо багшаа дагаад игээрэй. За эхлээд бөмбөг хөлн дээр байна. Шидэгч байгаа талын хөл хоёулаа шийд рүү чиглэсэн байна. За тэгээд энэ бөмбөг ингээд зураастай байгаа. Зураасан дээр эрхийн хуруу чигчэн өрөө хоёрыг нэг шугамд байрлуулах хэрэгтэй. За тэгээд энэ алганы хооронд хоёр хуруу орох зайтай юм байх хэрэгтэй. За нөгөө гар нь бол тулгуур гар. За ингэж бариад 1 3-ын тоонд гэсэн 1 2 хэдэж нөргөөд 3 хөр хөдөөс ихэд юм. За энэ маань л ерөнхийдөө зөв техник. Энийг бол баян хийх юм бол нөгөө булчин яг энэ чигээрээ хөгждөг учраас шийд таанаас шийдэхэд амархан болчихно. Эхлээд зөв шийдэлтийг ихтэй ойрын занаар шийдээд тэгээд сайжруулсан холдоод зайгаа холдуулаад явна гэсэн үг. Эхлэн суралцагч дарангууд. За дахиад нэг явъя. Бас их нарийн байна. 2-3 орно гэдэг чинь бас тийм бол тэгэх юм бол нөгөө бөмбөгтэйгээ наалтч чамд бөмбөг нь гараас гарахад маш хэцүү. Тэгэхээр ингэж яах нь 2-3 зай харуулад тэгээд энэ 7-оор хуруу олонгууд хамгийн сүд бөмбөгөөс гарсан байх хэвээр. Бөмбөгөөс энэ хуруу хамгийн сүд гарч шийдрүү чиглэлээ гарч явах юм бол энэ зөв шийдэлт болно. Дээрээс нь бөмбөгний эргэлт өөрлөж ирж явах юм бол бас мөн зөв шийдэлт гэж үзнэ. За кистиг бас манай залуучууд маань буруу гаргаад идэв шүү. Буруу сурцсан болохоор ингээд шууд гараараа алгаараа түлхэж. Тий алгаараа тэгэхээр тийм бас давхар хөлийн хүч аягүй чухал. Хөлөс суух юм бол гарын хүчнийг шаарддаг байхгүй юу? Тэгэхгүй хүүхдүүд яг л ихлэн гараа шийддэг учраас нөгөө дийлэхгүй учраас ийм дали байрал аваад буруу байрлалаа шийдээд хамгийн гол нь буруу сурах аягүй олон талтай байхгүй юу? Тэгэхээр хөлийн байрал хамгийн чухал. За ингээд бөмбөгөө барьлаа. Тэгэхээр залуусаа бас анханасаа зөв сурах юм бол бөмбөг бол ер нь хүч дуутна гэж байхааргүй юм байна шүү. За багшийн шийдэлтийг дахин нэг харцгаая. За 1 2 3. Орчлон спорт клуб. За залт маань болонгод ерөнхийдөө 3 төрөл байна. Өндөр нам дунд гэсэн зэргийн залт байгаа. За өндөр залтыг бол гүйж авах хурдан давталгаа явж явах үедээ зэрэг ашиглана. За нам залтыг болонгод холбогч ерөнхийдөө аливаа нэг хүний хуурах ч юм уу тий эсвэл тоглож хуурах үед нам залтыг ихчлэн заална. За дунд зэргийн залт яа тэгэхээр холбогч болонгод талбайгаа хараад пас өгөх буюу шидэх хаана хийн суулна гэдэг үедээ яах нь дунд зэргийн залтыг ашигладаг байна. Залт болгон өөр ингэсэн ашигладаг гэсэн үг. За одоо ингээд өндөр хүүхдэрээ өндөр залтыг нам хүүхдэрээ нам залтыг дунд зэрэг хүүхдэрээ дунд залтыг хийж үзүүлье. За залтыг хийхдээ бас ялгаа байхгүй бүх хуруунуудыг салгаад тий гарын бүх хурууныг салгаад бөмбөгөн дээр дээрээс нь байрлуулсан байна. За зөвхөн буган хөдөлгөөнөөр хийгдэн энэ юусэн. За бөмбөгөө залахтаа ер нь бол хөлийнхөө уур залах нь зөв. Хажуудаа залах юм бол араас нь яах нь хамгаалж байгаа хүн ирээд бөмбөгийг таслах боломжтой учраас бөмбөгөө ихтэй залсахтаа яг энэ хөлийнхөө уур талтай үнцэн суултаас удаал гэсэн. Тэгэхээр төвийн тоглогч нар бас нэг бөмбөг залаад яваад их нь баг харагддээ шүү дээ. Өндөр хүн залахад хэрэг бэрхшээлтэй байд юм бол. Мэдээж хэрэг өндөр учраас нөгөө доогоор булах их асуудал их. Тэгээ суух юм бол бас хугацаа их шаардах учраас ер нь бол төвийн тоглогч болж игүүд мэдээж хэрэг сайн л бөмбөг залах гэж бөмбөг эзэмших чадварыг эзэмшүүл илүү сайн. Гэхдээ энэ бас нэлээд удаан хугацаа шаарддаг. Гэтэ хурцтай техник тамирчид маш хурдан хугацаанд сураал авдаг л та. Тий. За. Орчлон спорт клуб. Темкод манай багийн холбогч байгаа. За темко сууж байгаа. За темкагийн. За явсаа. Урт талдаа. Хараа урагшаа. Хамгийн гол нь хараа урагшаа байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө харна тийм ээ. Талбайгаа харахын тулд өрсөлдөг шааргааг харахын тулд хараа бас аягүй чухал гэдэг байхгүй урагшаа суу. За баярлалаа. Одоо хоёр илүү ажиллагаа сайжруулсан. Урагшаа. Мэдрэмж хэрэгтэй бахаа хоёр бөмбөгийг зална гэдэг. Тэгээ мэдрэмж бол аягүй өндөр хөгждөг байхгүй юу? Гэтэ энийг хөгжүүлэхээс өмнө заавал энэ залт тусах биш. Бөмбөгтэй харьцуулаад аягүй хийдэг байхгүй юу? Энэ бол ерөнхийдөө сурцсан учраас ийм сурт аягүй амархан болчихсон. Ер нь бизнес лигт бол энэ цал хамгийн чухал мэдрэмж тарих. Дунд зэргийн залт. За буйнаахын дунд зэргийн залтыг харъя. Талбайгаа хараад холбогчоо хараад тийм цаана дунд зэргийн залтыг хараад залж байгаа энэ ерөөсөө. За өндөр залт одоо. Өндөр зэргийн залт буюу хурдан давтгаа хийж байна.
залж байгаа. Орчлон спорт клуб. Тэгэхээр үзэгчдээ ялангуяа сагсан мөнгө сонирхогч залуус маань одоо сагсан мөнгөний үндсэн 3 элемент болох шидэл, залалт, за дамжуулт 3-ыг сурсан байхад бол эхний ээлжид бол мундаг тоглогч болох боломжтой юм байна шүү. Тэгэхээр сая Урангой багш маань бидэнд шидэлтийн техникийг заалаа. За мөн 3 төрлийн залалт байдаг байна. Өндөр нам, за бүр нам гэсэн 3 төрлийн залалт байдаг. Энэ бүгдийг заалаа. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл оновчтой дамжуулж чухал юм аа. Тэгэхээр оновчтой дамжуултыг багт хэр олон өгөн тэр хэмжээгээр оноо авах боломжтой. Тэгэхээр хамтдаа оновчтой дамжуулт гарцгаая. Нас 3 төрөл хувааж үзэн. Өндөр дамжуулалт, шулуун дамжуул, шартай дамжуулалт гэдэг. За өндөр дамжуулалтыг ямар үед ашиглах гэхээр хөвсөн давталгаа явуулж байгаа. Өндөр хүнийг нам хүн хамгаалж чадахгүй дээгүүр өндрөөр пас дамжуулах юм уу тийм үү? За шулуун пас ихэвчлэн тоглолтод хамгийн их ашиглаж байдаг. Энэ одонгууд пас дамжуулах, хурдан давталгаа явж явах үед шулуун пасыг ашиглана. За шалтай пас болонгууд ойлгомжтой. Өндөр хүний эсрэг тоглолтоо шалтай пасыг ашиглаж байна. За одоо эдгээр пас бас баг зэргийн техниктэй тэр техникийг заацгаая. Шалтай пасыг болонгууд одоо энэ хоёр хүний хугацаа хооронд зай 3 хэсэгт хувааж үзсэн. За хуваагаад 3-ны 2 дээр дамжуулт хийх хэрэгтэй. За ахаа явлаа. Тэгэхгүй бол яг 3-ны 1 дээр дамжуулах юм бол таас 2 таслагдаж очив цаг хугацаа их шаардна. Тэгээ мөн таслагдах боломжтой учраас. За шулуун дамжуулалтыг хийхдээ ялгаа авахгүй нөгөө нэг бүр голын нөгөө шумнууд дээрээ гараа эрхийн урагч руугаа байрлуулж чинь. Бүгний хоёр талаас барьж чинь. За хүч оруулахын тулд оролцоо татихаа үеийг хойш нь тавиад баг зэрэг яах нь. Энэ гарын байрлал яах нь. Эндээсээ доошо харж явах эрхийн уруу доошо харж явах юм бол бөмбөг зөв ирж ин гэсэн үг байхгүй юу? Тэр буруу төлөхөл бас тамирчин бөмбөг хүлээж авахдаа алдаа гарах магадлалтай юм байна тийм. Хүлээж авч байгаа хүч техниктэй. Одоо жишээлбэл шууд чэжний хом нах юм бол хүүхдүүд биштэй унах боломж аюултай учраас бөмбөг авах гэж байгаа хүн гараа урагшин сунгаж агаад сунгасан гаран дээрс бөмбөгийг яах нь ингээд эрчийн бурууш өөрлөгөө авдаг байхгүй. Тэгэхгүй шууд энэ дээр авах юм бол хүүхдүүд оногдоод ундаг ч зарим хүүхдүүд эсвэл биед нь байгаа бөмбөг гарах айгүй боломжтой байдаг учраас гараа бас авч байгаа хүн бас техниктэй. Зөв. Гарын эрхий доошо бөмбөг ирж байгааз харж байна. За энэ олонгууд зүг дамжуулж байгаа. За одоо хөөрсөн бас. За хөөрсөн бас ихтэй орон зай мэдрэмж бас их шаарддаг учраас ерөнхийдөө тамирчнаа давуул чаях дутуу хаях асуудал байдаг учраас энэ орон зай мэдрэмжтэй айгүй холбоотой. Тэгэхээр энийг дуудах хэтрүүлэх гэсэн л хоёр аюул байгаа. Тэгээ бас намдуулах байж болж тэ хитрхийн өндөр биш шууд нөгөө урд нь үсрээд таслаад авах боломжтойгоор дамжуулах боломжтой байдаг учраас. За ялгаа авахгүй бөмбөний байрал чигээр адилхан. Гарыг тийш явж байгааз нэг ийм гурван лаастай шалтай байх юм бол гар доошоо, тохоо ч доошоо, шулуун байх юм бол тохоо чигээрээ өхөөрсөн бас юм бол тохоо дэшээ орж байгаа байхгүй юу? За дамжуулж дамжуулаа. Ер нь альва ямыг зөв суурна гэдэг бол сайхан шүү дээ. Арга барилыг зөв сурж, техникийг бүрэн эзэмшнэ гэдэг бол ядаглаад тамирчин хүнд одоо алдаа гарах магадлал бага. За бэртэл авах бас магадлалтай. Тэгэхээр тэр бүгдийг бас анхаарах хэрэгтэй байна шүү. Орчлон спорт клуб. Тэгэхээр үзэгчдээ Орчлон хэл клуб дээр спорт залан дээрээс манай ээлжид дугаар маань явж байна. Тэгэхээр өнөөдөр бид сагсан мөнгөний багш Урангойтойгоо танилцаад сагсан мөнгөний талаарх нэлээдгүй олон зүйлийг сурлаа. За үндсэн 3 төрөл болох шидэл, залалт, дамжуулт 3-ыг сурлаа. Тэгэхээр багш маань бас хүүхд залуучуудаа хандаад юу гэж хэлмээр байна. За энд тоглож байгаа залуус дундаас бас олон улсын тэмцээн ч юм уу ямар нэгэн амжилт үзүүлсэн тамирчин байв. За тэгээ. Ер нь бол хүүхд залуучуудаа хэлэхэд альва нэг зүйлийг сонгохдоо тууштай, төвчээртэй хам бол заавал амжилтанд хүрдэг гэдгийг би хэлмээр байна. За ингээд 4-5 жилийн хугацаанд би бэлдсэн тамирчингаа өрье. За анх бол би 4 жилийн хагад манай оршин сургууль дээр клубээр явж байхад, спорт явж байхад намхан жижигхэн нэлээд товлоо нүдний тэнцүүдэг хүүхдээсэн байхгүй. Одоо тэгээ хэр зэргийн тамирчин болоод хэр мундаг бэлтгэсэн байгаа та бүхэн хар. Сая олон улсын тэмцээнд яваад мөнгө медаль аваад ирсэн гэх юм бид урьдчилсан байгаа. За энэ тамирчин маань одоо 10 дугаар ангид сурдаг. Тэгсэн нэлээд том метр 97 хүрсэн багш манай тамирчин. Самбо. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За үзэгч бодлоо өөрийгөө танилцуулаач. Намайг Садан Самбо гэдэг. Би 16 настай. Тэгээд одоогийн байдлаар E9-ийн сургууль зурдаг. Тэгээд Орчлонд бол би 4 жилийн өмнөөсөө явж гисэн. Тэгээд тэнд яг Урангой багштай таараад тэгвэл би нэг сакс бас гэж мэддэг ч биз. Тэгээд багш манад аяг хүмүүс заагаад тэгээд саяны амжилтыг бол би нэг 7 өдрийн өмнө ирэхэд яваад Орчлонтой тоглоод 2 дахь байранд орж ирсэн. Тэгээд ер нь сагсан бөмбөг чамаг юм өндөр болох ч уу? Ер нь л өндөр байсан. Гэхдээ сагсан бөмбөг нэлээсэн та. Тийм. Ер нь удамд өндөр хүн байна уу? Бага. Намайг л бага байхад хүмүүс чи сакс тоглол гэдэг байсан. Би тэгээд өстгөл гэж бодсон шүү дээ. Ер нь үндийн юм шиг байна те. Чи энэ бүхнийг бас нотлоод өгчих шиг боллоо. Явсан. Тэгээд самбогийн үед ер нь анх сагсан бөмбөг тоглох хүсэл яаж түрүү Орчлон хэл клубыг бас яагаад зорих болов тийм ээ?
Орчлон одоо яг манай ахнаг л явж ирсэн. Тэгээд би хамт дагаж яваад сагсаач яг ахнаг үзэж дагаж үзэл тэгээд тоглож гисэн дээ. Тэгэхээр өөрийнхөө үзүүлжсэн амжилтаас бас дурдахгүй юу? Дотоодын лиг одоогийн би Пепси хөгжлөлийн лиг тоглодог. Оюуны эргэл Монгол саргыг баг тоглодог. Дарааны төвөөр гоё байд. За тэгэхээр төвийн байрлал тоглоход ер нь юуг анхаарахаар хэцүү зүйл нь юу байна? Багтаа ямар тус нэмрийг хүргэж байна? Ер нь хэцүү зүйл нь бол ер нь доогч нэлийн зотон хаяг юм болдог. Тэгээд жоохон зөвхөөлөх хөвстэй юм шиг мэтэнд байгаа. Тэгээд Шүүгчнэр бас анзаарахгүй алдаанууд байдаг тийм ээ. Пепси лиг шиг хэдэн минутаар үргэлжилдэг лээ? Хэдэн үе? 4 үе 10 минут. Оо яг л мэрэгжлийн югаар баг явд юм ээ те. Тэгэхээр талбай дээр хичнээн минутыг өнгөрүүлж байна. За энэ ч ямар дасгалуудыг хийж ер нь өөрийгөө бэлдэж байна да. Ер нь бол тэгэл байнгын бэлтгэл хийх болгоно орон багш бэлтгэлийн дараа сонголтын асуулт өгдөг. Тэгвэл яг бие булгаад унах болчихдог. Тэгээд ер нь сонголтын асуулт доор болсон юм багшны фитнес явдаг. Тэгээд ер нь өндөр чин хэд вэ одоо? Өндөр метр 97. 97. За чин 100. 100 метр 97 гэдэг бол одоо улсын шгшээд бараг өндөртөө тооцогдсон шүү тийм ээ. Тийм ба. Мэдээж тамирчин хүн юм чинь бас нэг тамирчныг шүтдэг байх, дэмждэг байх. За ямар хуу тамирчинтай дүүцүүлж өөрийгөө боддгоо. За тийм болъё гэсэн бодол бас байдаг шүү дээ. Ирээд өмрөөдөлтэй. Тийм. Миний яг багаас шилжүүлсэн дээр чинь Бостонгийн одоо довтлогчны байдлаар Кевин Гарн гэдэг гэж. Тэгээд би яг багаас шилжүүлсэн. Манайх ч яг багаас шилжүүлсэн. Тэгээд ер нь тийм шиг л болохыг хүсдэг те. За тэр өрөөл бас бүтэхгүй байхын аргагүй тийм ээ. Уусаахан шгшээд ямар ч тийм амжилттай тоглоод одоо өөрийнхөө нэрийг дарахлсан тийм сайн төвийн тоглогч болоорой. Тэгээд цаашдын спортын үйлсэд амжилт хүсье. Орчлон спорт клуб. За сайн байна уу? Энэ өдрийн минь хүрье. Үзэгчид бас өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байна уу? Намайг насан туршид тэгээ би 33 настай. Би энэ орчлон клубын гишүүн. Одоо энэ орчлон клубт яваад 5 дахь жилдээ болж байна. 7 хоногийн 3-аас 4 удаа явдаг. Миний хувьд бол сагсан бөмбөгийн спортоор төлөвлөж байгаа. Ер нь орчлон клуб маань хүн өрн хичээл гэж бэлтгэл гэдэг тааламжтай стандартын өрөөлөх цэвэр шаардлагыг хангасан юм газар болов гэж бодож үүнийг сонгож чийсэн. Ер нь нийт залуучууд болон чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар бол орчлон клуб гэж би бодлоо. Ер нь бол орчлон хэлт клуб маань спортын за эрүүл мэндийн бүхэл цогц үйлчлэгийг явуулж шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас эндээс анх бодож байсан тэрхүү мэдрэмж авч чадчихэв үү? Шатлгүй яг хөө мэдээж орчлон клубт ер нь хичээснээр бол ер нь хүний амьдралын хэм маяг бол гайхалтай бас их хүчээр дүүрэн болж эхэлдэг. Миний хувьд бол энэ 7 хоногт 3-аас 4 удаа бэлтгэл хийдэг маань. Бүр амьдралын хэм маяг хөвшил дад болоод бүр тогтчихжээ. Ер нь ажил төрөлдөө явсан ч гэсэн бие хүн сэтгэл санаа сайхан тийм ээ. Энэ төрөд хамаг стрессээ тайлдаг шүү дээ бид нар чинь. Юу яах вэ? Тэгэхээр одоо манай монголчуудад сүүлийн үед хөдөлгөөн их дутагдаад байгаа тийм. За түүний хуулмаас бас өвчлөлийг их олж байгаа. Тэгэхээр идэвхтэй эрүүл амьдралын төлөө бас бид хүн байнгын хөдөлгөөн хийж заавалмаар мэрэгжлийн зөв багш нарын дор бас хөдөлж явах хэрэгтэй юм байна. Би тэгж ойлголоо. Зөв тэгэлгүй яах вэ? Орчлон клубын багш нар өөрөө дандаа спортын мастер, спортын 1-2 дугаар зэрэгтэй ийм улсууд байдаг шүү дээ. Энэ бол басад Монгол улс дагаж мөрдөж байгаа стандарт нийцсэн үйл ажиллагаа явуулах юм болов уу гэж миний хувьд боддог юм аа. Эрүүл чирэг орчлон клубынхаа нэгдцгээе. За
За тэгэхээр үзэгчдээ дөнгөж сая бадминтон буюу агаарын теннисийг тоглолоо. За бараг 3 минут л тоглосон баг. Энэ хугацаанд маш их хурд хөөж. За тэгээд биеэс гарч болох бүхий л бололцоог надаас шаардлаа. За миний хувьд энэ спортоор хичээлж байгаагүй багадаа зүгээр нэг гадаа тоглох те хүн болгоны хувьд яг л тэр тоглож байсан байдлаар тоглож байсан болохоор жоохон дутмаг зүйл байлаа. Гэхдээ бас ахтаа сайн өсөлдсөн гэж бодож байна. Тэгэхээр Орсын Health Club дээр загарын теннисээр олон жил хичээсэн нэгэн хүнтэй би та бүхнийгээ уулзуулъя. За сайн байна уу? Тантай танилцъя хэм блэ? Галия. За Галиягч. Галиягч юу нагарын теннисээр хэдэн жил хичээлж байна? Би энэ Орслон клубээр ер нь 6-7 жил хичээлж байгаа. Энд бол агаарын теннисээр өдөрт бие халаалтаа хийдэг. Энэ бие халаалт хийх онцлог нь бол бүх дөрвөн мөч ажилчдаа булчин шүрмэсэнд их нөлөө үзүүлдэг учраас эхлээд энэгээр бие халаалт хийгээд тэгээд доошо фитнестэй ороод тэгээд биенийхээ тасгалуудыг хийгээд дараа нь бассейн сэлээ тэгэл нэг өдрийн фитнесийн ажил дуусдаг та. Би тэгэхээр сая бодож байлаа л да зүгээр нэг аркад өрөөд энэ дөрвөлжин шугам дотор зогсоод юу ядрах уу гэж бодлоо. Маш их хурдыг надад шаардлаа. Тэгээд ер нь бүх юмны анхдагч сайн халаалт боллоо гэж бодож байна. Тэгэхээр таныхын хувьд бас одоо үзэгчдийн зөрөө хандаад энэ хөө спортын сайхан тал нь юу байдیں тийм ээ. За хичээснээр юу тустай байдیں тэр талаар бас ярихгүй. Энэ спортоор одоо огцом ойрхон зайд их огцом хөдөлгөөн хийдэг учраас би гар бодлон хөдлийн булчинд маш их нөлөө үзүүлдэг. Ер нь нэг 5-10 минут тоглоход бол нэг 30 минут гүхийн дайтай калори шатаадаг гэж боддог. Маш их хөлс хүч гаргадаг. Тийм учраас энэ спортод их дуртай. Тэгээд бидний одоо заал талбай малбай маш сайтай учраас бидний хараад одоо гэлэг байх уу? Мэдээж Орслон Health Club дээр бол энэ бүх зүйл хангагдсан байна. Тэгэхээр одоо хүний бүхий л бид махбодыг ажиллуулж байна. За ялангуяа нүдний хараа тийм ээ. Хамгийн гол нь хувь хүн бас өөрөө идэвхтэй байх хэрэгтэй юм байна. Унж байгаа бөмбөгний араас хүртэл нэг гэн бөмбөгний араас хүртэл тийм ээ. Тий. Энэ харин тэгээд яг огцом их ойр хөдөлгөөн хийдэгтэй онцлог нь байна. Тэгээд огцом хөдөлгөөн хийнэ гэдэг чинь хүнээс их калори шатаана. Тийм учраас энэ спортод их дуртай та. За баярлалаа. За. Тэгэхээр бидний Орсын Health Club дээр хийж байгаа нэвтрүүлэг маань дуус болоогүй. Энэ бол зөвхөн ихлэл ямар ч байсан хөдөлгөч миний бие халаалаа. Ингээд цааш нь хамтдаа үргэлжлүүлцгээе. Орчлон спорт клуб. За тэгэхээр үзэгчдээ олоо телевиз Орсын Health Club-тай хамтран бэлтэн хүргэдэг эрүүл амьдралын эгэл орчлон нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр би түүхийн энэ удаагийн дугаараа Орсын Health Club-ийн спорт заалнаас та бүхэндээ бэлтэн хүргэж байгаа. За энэхүү том зааланд маань хичнээн төрлийн спорт явдгийг би та бүхэндээ харуулсан. Яг одоо миний ард тэгвэл ширээн теннис явагдаж байна. Тэгэхээр ширээн теннисээр манай улс хичээлээ дуудаагүй ч гэсэн маш том амжилтыг үзүүлсээр байгаа. За ялангуяа манай эрэгтэйчүүд маань C зоонд тоглож байгаа гэдэг үзэгчд маань мэдж байгаа. Тэгэхээр ширээний теннис гэдэг хүний би хөлийн хөдөлгөөн за тэгээд нүдний хараа гарын булчин ухаан гэдэг бүх зүйлийг шаарддаг бас нэгэн чухал спортын нэг байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хувьд Орсын Health Club-ийн спорт зааланд ирээд бүхий төрлийн спортоор хичээллээ. За багахан хугацаанд энэ тамирчдынхаа бас өнгөрүүлдэг, тууж өнгөрүүлдэг тэр сайхан зүйлээс мэдэрлээ. Тэгэхээр миний хувьд бол маш их энергийг зарцууллаа. За харж байгаа хөлс маань ямар их гарч байна. Үнэхээр сайхан байна. Орчлон спорт клуб. Теннис гэдэг бол агуу спорт гэдэг хүн бүхэн мэднэ. Теннисээ дамжуулалаар хүмүүсийн өөрчлөгдөж байгаа бас спортын ур чадвар болоод эрүүл мэндэд өөрчлөгдөж байгаа нэг асар их юм. Гэхдээ ерөнхийдөө теннисийг танилцуулахын тулд яг анх үүсэл галаас нь эхлээд танилцуулах хэрэгтэй байна. 1870-ад оны үеэс эхлэн одоо яг Royal Tennis-ийн одоо анхны одоо их үүсэл болох lawn tennis гэдэг спорт одоо Европт одоо тухайлбал Англид үүсэж ирсэн байгаа. Тэгээд анхны олимпийн төрөлд lawn tennis спорт орж ирсэн гэдгээр бас маш их давуу байдаг. Тэгээд дэлхийн нийтийн
спорт гэдгээр нь хүмүүс сайн мэдэх баг. Тэгэхээр теннисний үр ашиг гэдэг ярих юм бол маш олон тал байгаа л да. Хөдөлгөөний дутлаас хэрэглэн одоо төвчээртэй байдал хөгжүүлнэ, огцом хурд хөгжүүлэх гэдэг маш олон зүйлүүд байгаа. Яг нарийн тухайн төрлийн талаар одоо ингэ дэлгэрэнгүй ярих нь бол нэлээд цаг аав тий. Өнөөдөр орчин спорт клубүүдээр хичээлж байгаа теннисний сургалт бол мэргэжлийн теннисчин бэлтгэхээсээ илүү хөдөлгөөний дутал эргүүлж их бас цаг зүй болсон өнгөрүүлэх тий одоо хөдөлгөөний бүтэнжийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарсан ур чадварын талаар хөгжүүлсэн юм сургалт байгаа. Хүмүүс ингэж боддог л доо. Хэтэрхий оройтсон теннисээр хичээлэхээр одоо боломжгүй амжилт гаргах биш теннисээр хичээлээд яах юм гэж ингэж өөрийгөө ингэж голдог тий. Яг эрүүл мэндийн тал дээр ярих юм бол энэ бол теннис гэдэг бол спортын ур чадвараа гаргаад тэмцээн урлаганд төрүүлэхээс илүүгээр өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт, эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт. Теннисний энэ хийж байгаа дасгал хөдөлгөөнөөр энэ теннис тоглож байгаа байдлаар дамжуулаад хүний эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөх вэ? Хөдөлгөөний бүтэмж хэрхэн өөрчлөгдөх вэ? Тэр теннис тоглож байгаа тоглолтоос хэрхэн авж байгаа тэр кайфтэй тэр таашаал нь хүний хэрхэн өөрчлөх вэ гэдгээс талаас нь харах юм бол теннис бол маш чухал спорт байна. Тэгэхээр тоглосноор зүгээр нь тоглоод ингээд хөгжилдүүд фан байгаад дээрээс нь орч чадварч нэмэгдэж тийм үү. Хоёрдугаар хөдөлгөөний дутагдлуудаас одоо бүх биеийн бүх болчингууд хөгжиж байгаа. Тэгээд нөгөө дисперс төвчээр манаагаж хөгжиж байна. Харааны чадвар нэмэгдэж байна тий. Хүлээцтэй байдал, бусдад харилцах харилцаа, бусдад хүндлэх харилцаа гэмтсэн дагалдах тэр ур чадварууд нь одоо хүний эрүүл мэнд болоод бусад хувийн харилцаанд өөрийгөө өдөртөн зохион байгуулах, цагийн менежмент, хүлээцтэй байх байдал гэдэг маш олон өөрөөгөөстэй бий. Тийм тэгэхээр телевизүүдэгчд маань бас зөвхөн энэ хүү одоо спортоор хичээснээр заавал мэрэгжлийн тамирчин болох биш. Одоо тухайн өдөр ямар кайфыг мэдрэх те энэ хүү спортоос бас хөдөлгөөнийг авж байгаагаараа илүү амжилт олж байгаа. За тэгэхээр ер нь иймэрхүү заалууд Монголд хэр их үйл ажиллагаа хийдэг. За орчлон клуб эндээс бусдаас юугаар ялгардаг? Мэдээж би шалтгаан санал нэг байна тий. Хэдэж нас бол тоо юм. Насыг тоогоор хэмжихээс биш яг би хөсөгчлөө надад амжилт гарахгүй. Би одоо хөдөлгөөн чадвар муудсан учраас энийг оролдоотч яах вэ гэсэн тийм хойн одоо хөвшүүн байдлаас хүн одоо ангижрах хэрэгтэй. Монголчууд одоо харьцангуй одоо өмнөх үеийг бодох юм бол өөрчлөгдөж байгаа. Би эрүүл байгаад би эрс хүчтэй байгаад миний хөдөлгөөний бүтэнж нэмэгдэн, миний одоо ажлын байранд баталгаа нэмэгдэн тий. Одоо гэр бүлийн маань уур амьсгал өөрчлөгдөн тий. Гэх мэтсэн энэ олон талаас нь зөв талаас нь хүмүүс ингэж ойлгож эхэлж байна. Гэхдээ бас 100% бүх монголчууд маань очоогүй байгаа тий. Мэдээж Монголын нөхцөлд теннис тоглох бол одоо хязгаарлаг бол гэж хэлэх юм уу талбай цөөхөн байна. Одоо ялангуяа өвлийн үйлрэлд бол тоглох талбай маань маш ховор. Инда корт гэдэг дотор кортууд маань их цөөхөн байгаа. Гадаа кортууд одоо зуны үйлрэл тоглох одоо хязгаарлаг бол гэсэн үг тийм. Манай үйлрэл Монголын цаг агаарын нөхцөлд бол дулааны үйлрэл ховор. Бүтний үйлрэл их байдаг тал холбоотойгоор инда корт маш ховор байдаг. Ийм байдлыг одоо бидний судалж үзсэн дээр спорт клубүүд теннис хичээл явагдаж байгаа. Тэгэхээр теннис сонирхож хэм боловч энд хичээлэх боломжтой байгаа. Тенниснээс авах кайф, таашаалыг илүү мэдрэхээс гадна өөрийнхөө ур чадварыг өшөө биеийн бэлтгэлийг бие байдлаараа хөгжүүлэхийг одоо хүсэж байгаа хэм манай урилга нээлттэй байгаа шүү дээ. Орчлон спорт клуб. Теннисэнд үндсэн хэдэн одоо техникүүд гэх юм техникүүд байдаг. Энэ форхенд буюу баруун талаас цохих техник, бэкхенд буюу зүүн талаас цохих техник, серв буюу давуулалт, волей гэж нэрлэдэг одоо өндөр бөмбөгийг одоо шууд цохих, лоб гэж байгаа давс одоо өөрөөгөө давж одоо ирсэн бөмбөгийг арагшаа бол цохих гэж одоо энгийн үгээр тайлбарлах юм уу да. Смаш гэж байгаа одоо энгийн үгээр тайлбарлах юм бол одоо шууд өндөр ирсэн бөмбөгийг шууд хүчтэй давтлах. Гэх мэт ийм үндсэн хэдэн техникүүд хоёр гараар одоо double handed backhand гэж одоо техник байгаа. Одоо дэлхийн нийтийн чемпионатыг харж байхад ерөөдөө 70-80-ад оны үед бол two handed backhand их давмгаалдаг байсан бол одоо өнөөдрийн хувьд одоо single handed backhand илүү давмгаалж байгаа. Яг гэвэл тий ур чадвар өсөж байна. Техник бас тоглолтын ур чадвар нэмэгдэхийн хэрээр
тоглогчдын техникийн ур чадвар илүү сайжирсан гэж ойлгож байна. Тэгээд тухайн техникийн одоо давуу чанарууд нь одоо харагдаад байгаа байхгүй тий. Одоо single handed backhand дээр цохих нь одоо илүү одоо easy амархан тэгээд дээрээс нь оноо авах одоо боломж одоо илүү хөдөлгөөн багасгаж өгж байгаа гэх юм уу одоо тиймэрхүү тал дээр илүү single handed backhand амгаалж эхэлсэн. Дээрээс нь одоо барилттай холбоотойгоор eastern backhand, semi western backhand гэдэг ийм барилтууд маань бас өөрчлөгдөж одоо western backhand буюу цохиурыг доороос барьж тоглох техникүүд илүү тухайн гейм дээр хожил авах магадлал маш өндөр байдаг. Ягаад гэвэл даваалтын ур чадвар одоо бөмбөгний хурд тэгээд өнцгөөс шалтгаалаад одоо эсрэг тоглогч мэдээж тэр өндөр хурдтай учраас бөмбөгийг одоо хүлээж авах нөгөө боломж хязгаарлалт болж ирэх шүү дээ тий. Энэ тор одоо хүчний километр цаг хугацаатай ирсэн бөмбөгийг авах шүү. Цохиурын ангиллалын хувьд бол одоо мэрэгжлийн тамирчдын хувьд зориулсан. Тэгээд энэ толгооны хувьд тэгээд одоо даацын хувьд гэдэг ингээд маш их өөрөөр байдаг. Хүрээ цохиурыг сонирхож одоо юу яаж авах юм бодлож авах гэж байгаа бол бас та бас энэ цохиурууд дээр байгаа заалтуудыг сайн харах хэрэгтэй. Барилтуудын хувьд 4-1 байна, 4-2 байна, 4-3 байна гэдгээс шалтгаалаад одоо junior одоо юу гэдэг adults насны хүрэгчдийн хэмжээ одоо хүн өөрийнхөө гарт тохируулаад миний гарын хэмжээ одоо яг ямар стандартад тохирч байна уу гэдгээр сонгож авах нь чухал байдаг. Энэ цохиурын худалдааны төлөөлөгч цохиурын худалдаач маш сайн мэдж байгаа. Тэгээд цохиурын одоо толгойн диаметр одоо байгаа. Эмэгтэй хүмүүс нэлээ том толгойтой цохиурыг сонгож авдаг бол эсвэл мөн ингээд нарийн одоо гонцгой толгойтой одоо миний цохиур бол Princess brand-ийн ийм яг одоо миний насанд тохирсон одоо миний гарт тохирсон гэдэг утгаараа сонгож авсан цохиур байгаа. Ингээд ойлтын диаметр бол энэ утасны таталтын диаметр нь өөртөө тохируулдаг 65 татхуу 70 татхуу өшөө багаар татхуу гэдэг их мэдчихдээ спортод автогдох хүмүүс бол нэлээд чангаар татах шаардлагатай болдог. Харин хамгаалах байрлалаар тоглодог хүмүүс бол жоохон содог төлөвлөж тийм ингэж тоглох сонгож байдаг. Эмэгтэй хүмүүс том толгойтой настай хүмүүс том толгойтой цохиураар тоглоод байдаг нь одоо бөмбөгд хүрэлцэх одоо хэмжээ маань том тий. Тэгээд одоо энэ нарийн цохиуртай хүмүүсийн одоо зүүн талд нь одоо бөмбөг туслаа гэхэд хариу цохиуртууд хүндрэлтэй болдог. Харин том диаметртай байхаараа илүү амархан хамгаалах тактикийн тоглолтууд хэрэгждэг учраас настай хүмүүс том толгойтой цохиурыг сонгож тоглодог байна. Орчлон спорт клуб. Баруун бакэнд үе баруун талаас авахыг нүгэдэг үзүүлж байгаа. За баруун цохилтууд одоо зүүн forehand баруун зүүн баруун бэлтгэлээс аваад далаалтаа сайн анхааралтай хий сайн гүйс далаах хэрэгтэй. Сайн гүйс далаа. Сайн байна. Зүүн зохиолч. За энэ бол тоглолтод хамгийн их хэрэглэгддэг одоо backhand forehand техникүүд байгаа. Манай тоглогчийн хувьд өнөөдөр яг beginner төвшөнд байгаа учраас тоглогч маань баруун ба зүүн техникүүдээ маш улс ортой маш сайн сурсныхаа дараагийн одоо тэр volley, smash, lob техникүүдээр шилжих хэрэгтэй байдаг. Тэгээд баруун ба зүүн техник заасныхаа сурсныхаа дараагаар давуултын техник бас урдугт одоо эзэмших хэрэгтэй. Тэгээд энэ гурван техникийг эзэмснийхаа явцад дундуур нэмэлтээр нөгөө туслах техникүүдээ сураад явахаараа илүү нөгөө тоглолт техникүүд манд төгс болж ирнэ гэсэн үг. Тэгээд тэмцээн урланд ороход ерөөхдөө хамгийн их шаардлагатай техникүүдийг эзэмснийхаа дараа тэмцээн уралдаан болон одоо харилцан тоглох техникүүдийг шилжих хэрэгтэй байдаг. Орчлон спорт клуб.
Орчлон Health Club-тай хамтран бэлтгэн хүргэдэг эрүүл амьдралын эгэл орчлон нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрдөж байна. Тэгэхээр бид та бүхэндээ 7 хоног болгон уламжилдаг байгаа, уриалдаг байгаа тогтмол хөдөлгөөний үр дүнд эрүүл үзэгч та бүхэн энэхүү дугаарыг үзээд нэгийг бодох үз та бүхэн Орчлон Health Club-ыг зориороо энэ цогц үйлчилгээ байна. Таныг эрүүл амьдрал, эрүүл нийгэмд хөтлөх болно. Сайхан бүхнийг оллоогоос. Дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчтэй.